За сайн бацхан уу? За би ойрт бичлэг хийгээгүй юм байна. Тэгээд өнөөдрийн миний бичлэг бол та нар баг гачигнаас харсан байх. Би өмнө Егор Кридийн талаар хийсэн. Тэгээд энэ удаа би X-ийн талаар хиймээр санагдав. Нүүшагийн талаар өнөөдөр та нар одоо ярина. Нүүшаа одоо Москва хотод төрсөн 1990 оны 8 сарын 15-нд төрсөн. Тэгээд гэр бүлээрээ дуучид одоо ээж нь дуучид, аав нь дуучин. Аав нь Владимир Вячеслав Шурочкин гэдэг. Тэр Ласковый май гэсэн үүрэг хамтлагтай байсан. Харин ээжийг нь Ирина Владимировна Шурочкина гэдэг тэр өөрөнгөсөө рок хамтлагтай байсан. Тэгээд анх төрөхтөн Нүүшаг анх төрөхт нь Анна гэж нэрлэсэн байхгүй. Тэгээд өөрөө 18 хүрээд нэрээ солиод Нүүшаа болгоцсон. Тэгээд 2007 оноос 2008 биш 2009 онд яг өөрхөн карьерээ анх эхлүүлж байсан үе нь хамгийн жоохон хэцүү байсан үе нь гэсэн үг. Амар одоо анхныхаа дуу дандаа англи хэл дээр байсан. Тэгээд ер нь анх ерөөсөн мөнгө орж ирэхгүй, ер нь дуунууд нь явах бүжихгүй тийм байсан. Өөр ингээд нэг амар олон уралдаанд оролцож ирсэн. Гэхдээ тэд нэрт аль нь төвөж чадаагүй. Дараа нь аав нь өөрөн гэсэн одоо байраа одоо зээлд тавиад тэгээд тэр мөнгөөрөө одоо охиндоо дуу хийж өгсөн. Воё налуну хамгийн анхныхан дуу Нүүшааны Воё налуну тэрний клипийг бас хийж өгсөн. Тэгээд одоо хэрвээ одоо алдартай болж чадахгүй ингээд мөнгө олж чадахгүй бол одоо тэгээд бидний байрг болно гэж аав нь нэг юм дээр хэлжсэн. Дараа нь тэр Воё налуну гэсэн дуу тэр жил үнэхээр бүр амар алдартай болсон. Тэгээд аав нь шал дэмий мөнгө одоо гаргаж өгөөгүй. Гэдэг. Воё налуну гэдэг дуу би та нарт одоо сонсвол та нар бараг сонсч ирсэн байх. Гэтэ би яг бүтэн ингээд бичлэгээр ингээд тавьж болохгүй байна. Би нэг хальт нэг сонсуулаад юм. Энэ дуу бол үнэхээр Нүүшаад нэрт гаргасан дуу. Хамгийн анхныхан дуу мөрчлөн. Тэгээ хамгийн анхны монгол биш орос хэлээр гаргасан дуу нь. Анхны нэлийн олон дуу англи хэлээр гаргаж ирсэн. 2010-2011 онд альбом гаргасан Vibrato. Тэр дуунууд бараг бүгдээрээ нэлээх хандлт авсан. Нэлээх одоо бараг хүн болгон бараг сонсч ирсэн дуунууд нь. Дараа нь Нүүшаа нэг хэсэг дуухайхаа болцсон. Тэгээд ер нь одоо харагдахгүй өөргөөс одоо Instagram-даа юм стори хийхгүй ч юм уу нэг жоохон ер нь харагдахгүй байсан аахгүй нэг хэсэг. Дараа нь яг нь тэр дундаа нэг хоёр ингээд нэг цомог биш зүгээр нэг сингл дуунуудыг гаргаж ирсэн. Сингл дуутнуудтай. Дараа нь яг ингээд 2020-оос 21 онд юм өөрхөн гэсэн хоёр дахь альбомыг гаргасан. Solaris is гэсэн нэртэй би яг зөв хэлж байгаа юм болов уу сайн мэдэхгүй байна. Solaris is гэсэн дуу гаргасан. Альбом цомог гаргасан. Одоо хувийн амьдралууд нь би та нарт өмнө бичлэгүүд дээр хэлсэн. Егор Кридтэй үргэлжлэсэн 2014 оноос 2016 онд үрэхэд тэг салсан. Тэгээ салах шалтгаан нь Нүүшагийн аав байсан гэж ярьдаг. Яагаад гэвэл тэр үед Егор Крид мөнгө олдгүй юм. Ерөнхийдөө жоохон ядуу тийм жоохон нэрт одоо алдартай болоогүй байсан. Тэгээд аав нь хүлээн зөвшөөрөхгүй
Тэгээд юу салсан бараг мөнгөгүй очиж салсан гэж ойлгож байна. Юу н амжилт олохгүй аав нь ер нь work rate-ийг амжилтанд олохгүй гэж боддог байсан. Тэгээд одоо бол тэр бодолт нь өөрчлөгдсөн байх гэж найдаа. Хувийн амьдрал Нүүшагийн хувийн амьдрал нь 2017 онд нэг бизнесментэй гэрэлтсэн. 2017 оны 1 сард гэрэлтсэн. Игор Сивовын гэсэн нэртэй сүү 50 2017 оны 1 сард сүү 50 юм байна. Дараа нь 2017 оны 7 сард нь өөрөө одоо жимсэн гэдгээ одоо Нүүшаа зарласан. 2018 онд 11 сарын 6-нд охинтой болсон. Охин нь Серафима Симба гэсэн нэртэй охин. Би анх Симба гэж нэрлэжсэн би гайхажсэн. Тэгээ бас хөрх Серафима Симба гэсэн нэртэй охин төрүүлсэн. Миямид Оросд биш Миямид төрүүлсэн. Дараа нь 2021 онд нэм 7 сарын 21-нд өөрхөн 2 дахь одоо хүүхэд төрүүлж байгаа гэдэг бас зарласан. 2021 оны 12 сарын 14-нд хүү төрүүлсэн манай Нүүшаа Дубайд төрүүлсэн. Тэгээд нийлэн бараг жилийн дараа нэрийг зарласан байх. Сафорум гэсэн нэртэй. 2024 оны 5 сарын 24-нд тэд нэр гэрэлтээ салхуулсан. Нүүшаа Игороос салсан гэсэн үг. Тэр ихтэй амир хүн зурсан. Яа салах шалтгаан нөхрөөс нь болж исэн гэсэн нөхөр нь өөрх нь араар тавьдаг явдаг байсан гэж ярьдаг. Тэгээ салсан ямар ч байсан. Игор Нүүшагийн өндөр нь 167 см-тэй Москвад төрүүлсэн. Төрсөн 12 настай байхдаа Грэзли гэсэн хамтлагтай байсныг би хэлхээс мартсан байна. Хамгийн одоо ч бараг одоо хүртэл юм бараг анханасаа одоо хүртэл бат нөгөө Нүүшагийн аав нь продюсер хийжсэн. Нүүшагийн продюсер аав нь. Тэгээ ерөнхийдөө бол гэр бүлээрээ дуучин. Тэгээд одоо биш юм сэр. Нүүшаа өөрөнгө нэг ихчтэй тэр нэг дүүтэй эрэгтэй дүүтэй. Их чинь миний гимнастик нөгөө тамирчин гэсэн гимнастик дүүн нэг дуу хөгжмөрөөс явсан. Гэтээ дуучин бол биш зүгээр дуу хөгжмөө ингээд зохиолч нэг юм тийм юмар авсан. Одоо миний энэ бичлэгийг та нарт таалагдсан гэж найдаа. Одоо дараагийн бичлэгтээ би хийний талаар оруулмаар байгаа та нар коммент бичээрэй. Дараагийн бичлэгтээ би эсвэл бас адилхан Оросын нэг хэсэг амар алдартай байсан хүмүүс оруулж болно. Эсвэл яг одоо алдартай болж байгаа хүмүүсүүдийг бас би оруулж болно. Намайг дагаарай. Миний хаяг дагаарай. Баярлалаа.